болсон байна. Тэгээд энэ бол наадмын дугаар. Өнөөдөр наадам эхэллээ. Тэгээд бүгдээрээ Динж хотод үнэхээр сайхан наадж байгаа гэдэг итгэлтэй байна. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ эхэлцгээе манайхаа. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент эзэгчээр бүрэн скорынхаа ажиллаж байна. Баярлалаа. За энэ 7 хоног бол ерөөсөө зуны яг оргил үе те. Яг наадмын өмнөх 7 хоног ерөөсөө бүгдээрээ наадамдаа бэлдээл. За хаашаа явах уу, яах уу, ийх үү гэж ажил дээр ер нь тогтцож байгаа юм байхгүй. Бүгдээрээ ингээд бүгс нь өтцсөн юм шиг л одоо хаачих уу, манайхаа хаашаа явах уу, хөвсгөл явах уу, өвс явах уу, сэлэнг явах уу гэж ингээд бүгдээрээ байж байна. Тэгээд наадамтай холбоотой бас нэлээд олон хэрүү шуугаан болон бусад зүйлсүүд өрнсөн байна. За тэгээ бүгдээрээ энэ 7 хоногт юу болоод өнгөрснийг бүгдээрээ харцгаая. Энэ 7 хоногт нэг энэ реклам заяа, реклам юм шиг байгаа. Рекламны рил заяа. Тэгтээ амар хөөрхөн ярилцлага болсон байлээ. Тэгээд энийг бүгдээр үзье. Хүүхдээ тавчуудаа амтж юу хэлмээр вэ? Хүүхдүүдэд цаг гайгзаагаа гэж. Тавчуудаа амтж юу хэлмээр вэ? Айлхтаа битээ газар хогоо шидээрээ. Тавчуудаа амтж юу хэлмээр вэ? Тавчуудаа амтж юу? Бид нар нэг жоох ойлгооч хэлж хэлмээр. Нөө нэг ингээд заримдаа ингээд зөвхөн аав ээж тэгээд өвөө эмээ гэсэн чанараас болоод тэгээд заримдаа хүүхдүүдээс сонсдоггүй. Яг юу хэлж байгааг нь ингээд сайн сонсч өгөөдөө дэмжлэг тусалцаа үзүүлээд өгөөч гэж хэлээ. Тавчуудаа амтж юу хэлмээр вэ? Одоо хүүхэд асарч харж өгдөгд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хөргөө. Ямар хөрх. Тэгээ энэ ярьцлага амар хөөрхөн санагсан. Энэ нөгөө чипсний реклам байлээ. Тэгтээ ингээ нөгөө хүүхдүүдээс ярьцлага аваад тэгээд томчуудад юу гэж хэлмээр байна вэ гэж асуулт нь амар хөөрхөн байсан. Тэгээд зарим нь бүр ингээ гоё баярлалаа гэж хэлсэн. Тэгээд энэ амар хөөрхөн өхөөрдмөр санагдаад оруулсан юм байгаамаа. Өстой хөөрхөн ярьцлагууд болсон байна. Баярлалаа. Энэ 7 хоногийн эхэнд 26-27 онд бариад 28 онд ашиглалтанд орох нэгэн түлшний үйлдвэрийн талаар одоо яриа гарсан. Нэг хэсэг налахын урхайг бараадаж сайжруулсан шахмал түвшний үйлдвэр барин утааг буурууллаа хэмээж байсан нь саяхан. Гэтэл 10 жил хүрэхгүй хугацааны дараа ахаад нэг шинэ үйлдвэр барих марафон эхэлж байна. За багнуурын урхайг түшгэлсэн хагас коксын үйлдвэр барих ажил энэ ондоо багтаж эхлэх юм байна. 2027 оны сүүлгийхэд дотооддоо үйлдвэрлсэн хагас коксын дээжийг Улаанбаатарчууд түлж эхлэх төлөвлөгөөтэй байгааг хэллээ. Дотооддоо үйлдвэрлсэн хагас коксыг түлж эхлэснээр Улаанбаатарын утаа 50%-аар буурах юм байна. За гэхдээ өмнө нь сайжруулсан шахмал түвшийг түлж эхлэх үед мөн л утаа буурна гэж бодлого боловсруулагчид амлаж байсан. Энэ төсөл хэрэгжснээр цаашдаа 600 мянган тонн одоо хагас коксыг үйлдвэрлэх ийм болцоотой болж байна. Ингэснээр багнуурын урхаач гэсэн өнөөдөр нүүрсийг түүхээр нь одоо хэрэгжилж байгаа бол цаашдаа бол нүүрсээ боловсруулдаг болох ийм одоо шатлал гарч байна. Нөгөөтэйгүр зөвхөн нүүрсийг хагас коксон үйлдвэр болохоос гадна бас эрчим хүчний 50 мегаваттын станцыг энэ одоо үйлдвэрийг дагуулж барина. Нөгөө талаар бас дагалдсан давирхан ийм одоо бүтээгдэхүүнийг гаргах ийм төсөл байгаа юм. Энэ төслийн санхүүжилт нийтдээ 490 гаруй одоо тэрбум төгрөгийн ийм төсөв төгсдөгтэй. За ингээд юу гэлээ хагас кокссон нүүрсний үйлдвэр хотын зүүн бүсэд бий болох нэ. За тэгээд яагаад вэ гэсэн чинь энэ чи хятадаас нүүрс аваад байна. Бид нар хагас кокссон нүүрс жил болгон хэдэн зуун тэрбумаар аваад байгаа учраас бид нар өөрсдөө нүүрсний үйлдвэрээ барихгүй болохгүй гэдэг юм ярьсан. За би зүгээр эргээд сануулъя. Яг энэ хотын зүүн бүст бас нэгэн нүүрсний үйлдвэрийг 7 жилийн өмнө нээж исэн юм аа. За тэгээд тэрийг нээх тухай ярилцлага яаж явж ирснийг хэдүүлээ 7 жилийн өмнө юу болж ирснийг эргүүлээ саная. Өнгөрсөн өвөл Улаанбаатарын утаа 50% мэдэгдэх үйс буурсан. Харин шахмал түвшин нийлүүлэлт нэмэгдэж агаарын бохирдол дахиад 30% буурах боломж бүрдлээ. За Төв аймгийн нутагт баригдаж байгаа зүүн бүсийн сайжруулсан шахмал түвшний үйлдвэр 11 дугаар сард ашиглалтанд орох юм байна.
Энэ эко үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай ерөнхий сайд танилцлаа. Энэ үйлдвэр өмнөх үйлдвэрээс олон давуу талтай. Одоо энд шахмал түлшний туршилт судалгааны үйлдвэр ажиллаж, туршилтаар түлшээ үйлдвэрлээд эхэлжээ. Энэ одоо баригдах үйлдвэр бол бүрэн одоо өмнөх одоо алдааг бүрэн арилгасан ийм үйлдвэр болчих техник технологи авт. Тийм учраас бол энэ агаар орчинд өөрийнхөө үйлдвэрлэлээс үүсгдэг тэр жишээлбэл бохирдлоо нэгдүгээр бууруулсан. Энд бол одоо 1500 гаруй ажилтан ажиллана. Сайжруулсан шахмал түлшний энэ үйлдвэрийг монголчууд газрын доорх баялагаас олсон мөнгөөр бүтээн босгож байна. Тодорхойлбол Эрдэнэс 5 толгой компани нийт зардлын 92% буюу 220 тэрбум төгрөг зарцуулж бүтээн байгуулалтанд үндэсний компаниуд оролцож байна. Жилдээ 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр эх 11-р сарын 1-нд бүрэн ашиглалтанд ороход ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг үйлдвэрийнхэн хэлсэн юм а. За ингээд энэ үйлдвэр баригдсан. Улаанбаатар хотын хоёр захт нэг нь баруун бүсийн, нөгөөх нь зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэргээд саяхан ерөөсө 10 жил хүрэхгүй биш, бүр 5 жил хүрэхгүй хугацааны өмнө ингээд байгуулагдаад тэгээд одоо нөгөө хоёр үйлдвэр хаана байна вэ? Хэдэн зуун тэрбумаар барьсан үйлдвэр шүү дээ. Хоёрын хоёр үйлдвэр одоо хаана байгаа юм бэ? Сая ярьж гин утааг 50% бууруулцааг ярьж гин. Одоо байгуулах үйлдвэр нь бас дахиад утааг 50% бууруулна гэж байгаа. Тэгэхээр хаашаа ямар ч утаагүй болох юм ааш. Гэхдээ хамгийн гол нь шүү дээ манайхаа нөгөө хоёр үйлдвэр хайцсан бэ гол нь. Нөгөө сайжруулсан шахмал түлшний үйлдвэр хаана байна? Бидний татварын мөнгөөр барьсан хэдэн зуун тэрбумаар барьсан нөгөө үйлдвэр хайцсан бэ дарга нараа. Зүгээр надад ингэж боддог. Зүгээр ийм нүүрсний үйлдвэрээр ийм скам хийгээд байгаа юм шүү дээ. Зүгээр ийм нүүрсний үйлдвэр барьж ийн гээл мөнгө шааж идэг нэг ийм явж байгаа юм шүү дээ гэдэг ийм бодол төрсөн. Тэгээд өмнө нь барьсан хоёр үйлдвэр хайцсныг бүү мэд татвар төлөгчдийн мөнгө ямар ойлгох биш. Тэгээ одоо дахиад нэг шинээр үйлдвэр барина. Яагаад гэвэл бид нэр хятадаас нүүрсээ аваад байгаа учраас гэдэг ийм явж байна. Тэгээд энэ 7 хоногийн ихээр энэ коксчсан нүүрсний үйлдвэрийн талаар яриа болсон байна. Тэгээд 28 онд ашиглалтанд орох гэсэн шүү. Нөгөө хоёр үйлдвэр хайцсан бэ. Яагаад алга болчихв? Тэгсэн чи хүмүүс гайх нэр яасан. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент цэгч бүрэн скорынхан маань 2025 оноос хойш зээлийн мэдээллийг зах зээлд нэвтрүүлсэн байгаа. За ингээд 2026 оны 5 сараас ахуулаад хүмүүс зээлийн оноогоо шалгах боломжтой болсон байна. Уг нь бол зээлийн оноогоо 3000 төгрөгөөр ийм Монголиогоос шалгадаг байсан бол та яг одоо ороод зээлийн оноогоо 1000 төгрөгөөр шалгах боломжтой байна. За зээлийн мэдээллийн оноо гэдэг нь ямар учиртай бэ гэхээр та хэр сайн зээлдэгч вэ гэдгийг чинь 300-аас 999 оноогоор илэрхийлнэ гэсэн үг. Та цаг хугацаанд зээлээ төлж исэн юм уу? Ямар хуу байсан те зээл төлөлт чинь ямар үе шаттай явж исэн бэ гэдгийг бүгдийг оноогоор илэрхийлнэ гэсэн үг. Тэгэхээр та тэрхүү оноогоо яг одоо ороод шалгаад үзээрэй. 3000-аар биш 1000 төгрөгөөр шалгах юм байна шүү. Бүрэн скор зээлийн мэдээллийн оноо та зээлийн оноогоо хайрлахгүй бол өөр хинч таныг хайрлахгүй. Өмнөх машиныхаа зээлийг төлөөгөөж дахиад машин авах гэж байна. Чамд ямар хамаатай? Онооч нь нэлийн баг байна да. Өөр орлогын харьцаа ойрцоор зээлийн оноо буурахад хүссэн зүйлээ ч авч чадхааргүй болох нь. Зээлийн оноогоо хайрлахгүй бол тэд чамайг хайрлахгүй. За өнгөрсөн 7 хоногт нэг бороо мороо бол нэг ороогүй заяа манайхаа. Зүгээр нэг үүрээр нэг жоохоо хурд унсан. За тэгээ юу болсныг харъя манайхаа. Яг үндэ ийм бүр амар ийм үер болохоор ч юм уу те ийм борооргүй яг шөндөө нэг
бороо орж байгаад үүрээр жоохон асгарсан. За тэгээд тэр нь л одоо ингээд Улаанбаатар хот маань ерөөс нь нөгөө нэг тавьсан зам мам хамаг юм чи уурсаал ерөөсөө аимшигтай юмсан. За тэгээд өнгөрсөн 7 хоногт нэг шиврээ борооноор ингээд шанагдаад ирсэн шүү дээ нөгөө нэг. Сэлбийн голын нэг юм хэлсэн. Яна манайхаа шанагдаарай доошоо шанагдаарай гэдэг. За тэгээд сая энэ өөрөөр орсон жоохон бороонд одоо бүр шанагдаач нэмэргүй болсон. Яа, монголчууд ёо сэл дунд голын бүтээл байгуулалт муу да. Энэ арга муу да. Ийм л юм хийдэг болсооч үү дээ. Одоо энэ бүтээн байгуулалтыг хийсэн нөхдүүд одоо хэн хариуцлага өргөө? Татвар төлөгчдийн мөнгийг үнгэж усанд урсгасан, үерийн усанд урсгасан нөхдүүд одоо хэн хариуцлага өргөө? Энийг хэн ч хариуцлага өрөхгүй. Харин ч бараг зүү юм болж байгаа хөтэй. Ашгүй мөнгөө юу бүрэн зарцуулж амжааг өгөхөд урсчлаа. Тэр мөнгө нөгөө үлдчихлээ. Одоо хүүе би бүгдийг хийсэн тэгээ наад голтой чи ингээд үер аваа явчлаа. Хийсэн юм чи ингээд айгуугаа ашигтай амар ашигтай бизнес болоо явж байгаа. Хэн ч хариуцлагагүй. Яг түрүүний нөгөө нүүрсний хоёр үйлдвэр шиг ингээд хин хаана хариуцлага хүрэх нь мэддэхгүй ингээд алга болж байгаа. За тэгээд Нямбатар дарга өмнө юу ярьж ирснийг сонсё. Нөгөө Нямбатар буцаад явж ирсэн. Нөгөө энэ чи Улаанбаатар хот ингээд ерөөсөө үерийн усны том байгууламжууд баригдаагүй арын өндөрлөг хэсгийн уснууд маань шууд ингээд газрын уруугаа энэ бол бас нэлээ өргөжлөх шаардлагатай хэсэг байна гэж өнөөдрийн энэ байгаль одоо бидэрт дүн тавьж байна тийм ээ. За ингээд дүн тавиулсан. Энэ жил бас дахиад дүнгээ тавиуллаа. Үгүй эн чи одоо Улаанбаатар хотыг энэ Монгол Ардын нам чи хичнээн жил удирдсан байна. Тэгээ одоо бол ингээд нэг үүрээр орсон жоохон аадар бороонд л ингээд ерөөсө бүх юм нь урсчдаг ийм байдалтай. За тэгээд нөгөө саяхан шин томилогдсон хотын дарга юу гэж ярьсныг сонсё. энэ гомдмор болчихжээ. Нэг шөнийн бороонд энэ зам маань одоо ингээд шалгалтанд унж шít. Захиалагчийн хяналт хийж байгаа хөрөнгө оруулалтын газар гүйцэтгэгч компанийг дуудаж авчиад өөрсдийнх нь хөрөнгөөр наадмын өмнө энэ замаа аюулгүй байдалтай байна. Газар олголтын дээр ч гэсэн бид нэр уялдаа холбоог сайжруулахгүй бол өглөө явсан газруудаар ус зайлуулах хоолой усны хашлуудтай газрууд дээр газар олгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө усны хоолой зайлуулах хоолой далангууд чинь ажиллаа хийхгүй байгаа учраас өчтөр согин харихын дүүргийн 24-р хороонд үер болж байгаа шүү дээ. За та хэд маань одоо ялангуяа хөрөнгө оруулалтын газар бол захиалагчийн хяналт хийдэг газрын хувьд одоо зам харгууг бол заавал ус зайлуулах хоолойтой байлгах, эргээд нягтрч юмнуудыг харах, геодезисттэйгээ хамтарч ажиллах, хавцааны хөгжлийн газартайгаа хамтарч ажиллах, газрын албатайгаа хамтарч ажиллах. Иймэрхүү уялдаа холбоон дээр явъя. Ерхий менежер өчсөн. Хажин зогсож байгаа нөгөө тоож байгаа. За. Ойлголоо гэдэг. Тэр газ явуулгал. Тэр энийг ийм байгаад байгаа маа. Одоо Нямбатрын үед ч ажиглагчсэн зүгээр ингээ үглээл тэгэл явцдаг. Цаана ингээ тэр үгэлсэн үглээгүй ингээ ажиллаж идэг нэг юм систем байх ёстой шүү дээ. Тэр системийн чинь менежмент гэдэг байгаа шүү дээ, тий. Нэг юм менежмент систем ажиллаж идэг. Хилцэн юм цаашаага нэг юм руу ороод тэр нь заавал дараа шалгадаад ингээд тодорхой дистаратай юм бюрократ байдаг юм уу те нэг юм дистараа үүсээ тэгээд тэр нь заавал нэг хийгдсэн байж байгаа нэг ийм явахгүй бол зүгээр ингээд үглээл өнгөрчөөд ивэл тэгэл үглээл өнгөрчнө. Одоо ээж тэгдэг штэ аягаа байгаараа гэл өглөөл өнгөрчдөг. Тэгэл тэр аяг нь 7 хоног за арайш 7 хоногоос байж л байдаг шиг те нэг юм өглөөд өнгөрдөг биш байгаасаа. Тэгээ пүрэв даваа бол бас боловсралтай залуу юм чи яг энэ хэлсэн юмаа пүрэв давг те пүрэв давг боловсралтай залуу юм чи энэ хэлсэн юмаа яг ингээд хийдэг ийм систем бий болгоосоо. Тэгэхгүй яг л нөгөө Нямбатар ингээд нэг явж байгаа л ингээд хүмүүс ингээд загнаа тэгээд тэр ажил нь хэрэгждэг чгүй тэгээд нэг ийм чихний хажуугаар өнгөрдөг шиг ийм болчихоо дээ гэж бодогдлоо. Тэгээд өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод маань үер буунгааллаа. За наадам болох чинь энэ 7 хоног жинго төрдөө монголчууд маань өнсүүлсэн юм байгаамаа. За ингээд манай камертоныхноос эхлээл одоо ерөөсөө эхлээл манай урлаг соёлынхоо ингээд яасан. Тэгээд яагаад камертоныхныг гаргасан бэ гэхээр манай дуучин болдвол төрийн сойрхолт шүү дээ тий. Тэгээд камерто хамтлагийн хоёр нь үлдчихэж байгаа.
Тэр нь бол хүмүүст айгүй сонир санагдаж байна. Яагаад болтоо Гана 2 аваад Мета Эпо 2 авсангүй гэсэн чинь мэдгүй тэр яг үнэн их сурвалж юм уу мэдгүй ингээд дуун дээр нь ингээд AI анализ хийсэн чинь нийт дууных нь 47% нь жилөө болт дуулаад 36% нь Гана дуулаад 20% нь Эпад гэснээр Мета 12% гэж тийм. Гэхдээ Мета дуулдаггүй байж бол тэр ярьдаг байж болно үстэй тийм үстэй. Тэ. Тэр дууны хамаг гоё ярилтууд бүгд Метагийнх байдаг үстэй. Тусад нь одоо ярьдагт нь ингээд өгөх юм бол Мета илүү ярьсан байгаа. Тийм. Мета илүү ярьсан байгаа. Тэгээд үнэхээр хүмүүс гайхсан. Гэхдээ одоо яг хөө тэгээд ямар ч байсан үнсүүлээд авч байгаа нь болж байгаа юм шүү дээ тийм ээ. За тэгээд дээрэс нь бас дуучин Ариуна болон Саран Туяа 2 бас юу лээ? Ардын жүжигчин гэдэг цол авсан. За тэгээд энэ үеэр бас айгүй гоё юм болсон байна. Бүх уран бүтээлчид манай Европ ийм гоё халуун дулаан одоо өөжгийн мань хүртэл их нартайгаа ирээд ингээд цэцэг өгч шүү. Ийм гайхалтай байна. Тэгээд энэ дууг нь олон жил дуулсан да өөжгийнхэн дуу. Тийм учраас би багтаж байна. Өнөөдөр бас ардын жүжигчин цол хүртэхэд бас найз юм байна бас өөжгийн минь бас хөв нэмэр байгаа болов би байна. Хаан байна. Хариулж надад хэлээд өгөөч. За ингээд энэ хоёр маань хайрын бурхнаа булаацсан. Миний хайрын бурхан. Үгүй чиний. Үгүй миний хайрын бурхан гэд. Тэгээд энэ хоёр ч бүр сүултээ бифлээд би биндээ гомдоод би сарагийн тоглолтод авчихгүй. Наа өрөөгөө гэж мэгээд амар басан чи яг энэ ардын жүжигчин дээр буцаад эвлэрлээ. Тэгээд энэ бол бас маш олон хүний тэр сэтгэлийг дэвтээсэн маш сайхан мөч байла. За ингээд айгүй гоё ингээд нүдэ олсон шагналууд ингээд явж ирсэн. Тэгээд миний хувьд бол нүдэ олсон нэгэн шагнал байсан. Тэр бол одоо манай Солонгост холимог тулаанаар хичээлдэг Нандагийн маань шагнал бол өстой нүдэ олсон юм шиг санагдчих надаа. 26 жил толгойлуугаар зөвхөн тулдны учраас амар зүйл биш шүү дээ. Дунд нь зөндөө ялагцсан үе бас байгаа. Аав маань зодог тайлаач болооч хангалттай ш. Тэгээд цохуулж унах үе мэн тий. Хэцүү үед мэн гэж хэлжсэн болж бүгдээ давж дийлж энэ амжилтыг гаргаснаас баяртай байна. Одоо танай гадаа үлээж байгаа. Гадаа хэлж. За тэгсэн чи аав нь гадаа үлээж ийн гэж аавын яриг сонсохгүй. Тамирчин хүн бол тэ энэ яг өөрийгөө авсан 10 хүн гоё тэ ард олонхоо итгэлийг хүлээсэн тэ тийм л байх ёстой гэж ойлгодог. Тэгээ бас түмэн олондоо бас миний үг дэмждэг ард түмэндээ айгүй баярлж байна. За ингээд тэгэд эдний гэр бүл чинь ингээд тэр чигээр боксчин гэсэн. Ах нь боксчин, нандаа боксчин, дүү нь бас боксчин гэдэг бүгд боксчин гэсэн. Тэгэд ер нь ингээд эхэндээ бол ингээд шагнал айгүйгоо нүдэ олоод явж исэн ууг нь. Эхний өдөр нь. Тэгснэ 2 дахь өдөр үнсээд. Тэгснэ 3 дахь өдрөө үнсээд. Тэгээ хүмүүс гайхаж гисэн. Хүү энэ чи ямар арай бол. Тэгснэ бүр 4 дахь өдрөө үнссэн бүр. За тэгээ бүр сүултээ оцоод хүмүүс гэж. За тэгээ бүр 4 өдөр үнсэлсэн эцэст одоо үнсгч хүн байхгүй болоод сүултээ төр өөрийнхөө үнсэж эхэлсэн. За өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд болон улс төрчдийн нийлсэн 20-30-аад хүнийг за төрийн өндөр дээд одон медаль болох гавьяат хөдөлмөрийн үндэт Алтан гац удангоор шагнасан байна. За ингээд Улсын их хурлын дарга Бям цогт гавьяат хуульч болсон бол Улсын хурлын гишүүн Тэмүүжин Ганбаат нар мөн гавьяат хуульч. За Улсын хурлын гишүүн Мөнх сайхныг гавьяат эмч цолоор, Улсын хурлын гишүүн Бум очрыг шилх ухааны гавьяатаар, Улсын хурлын гишүүн Мөнх Асгалын соёлын гавьяат зүтгэлтэн, за Улсын хурлын гишүүн Дор Чанд Жавхлан Болормаа нарыг гавьяат эдийн засагч цолоор шагнасан байна. За мөн Улсын хурлын гишүүн Жангабилийг үйлдвэрийн гавьяат цолоор шагнасан байна. За үүн дээр нэмээд ерөнхий сайд асан Сүхбаатарын Батуулд болон Зандан Шитэр гэсэн хоёр үнийг мөн гавьяат эдийн засагч цолоор шагнажээ. За эднээс гадна хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор мөн 10-10-10-аад гишүүнийг шагнасан байна. За тухайлах юм бол Улсын хурлын гишүүн Алтан Гэрэл Баярмаа, Гомбын Ганбаатар, Саран Чулуун, байдаг аж үйлдвэрийн сайд Дэмтням, за Улсын хурлын гишүүн Сэд Дорж, Наранбаатар Шижир гэх мэтийн одоо 10 орчим гишүүнийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан бол Улсын хурлын гишүүн
За одоо байнгын оронд дарга болсон Тавгийн Мөнхбаатарыг Сүхбаатарын одонгоор шагнасан байна. За үүн дээр нэмээд одоо элчин сайдаар ажиллаж байгаа. За хуучин улсын хурлын гишүүн байсан их төвшинг мөн шагнасан байна. За ингээд үндсэндээ одоо улсын хурал судалтай бүх нам эвслүүдийг одоо аль альнийг нь гомдоохгүй тулд ерөнхийлөгч бол маш олон гавьяат төрийн өндөр дээд одоо медалийг олгожээ. Сүүлдээ ингээд үнс хүн олтгоод өөрийгөө ингээд хайрлж чи үхэр хөөрхөн шүү. Өөрийгөө инхрийлээ шүү. За арайс тийг байгаа. Гэтэ ер нь эн чинь өөрийгөө хайрлаад байгаатай ер нь ойлгох процесс шүү дээ. Тэгээ ер нь 126-аас чинь баг бүгд гавьяат болчих шиг боллоо шүү дээ. Ер нь гавьяат биш хүн үлдүү. Наара дээрээс нь шагнал эсрэгүүцдэр мөн цэнгүү маань бас үлдэх шиг боллоо тий. За тэгэл ер нь баг бусд бүгд л гавьяат боллоо. Тэгээ би ямар 4 хоног ингээд озолцоод үнсэлцчихлээ шүү дээ. Тэг сүүлдээ бүр өөрийгөө озоод үнсээд эхэллээ шүү дээ. Чи хүмүүс тэгнэ аргагүй энэ сүүлийн жил гинэ. Сүүлийн шагнал гардуулах наадам. Тэгээ би бодохгүй одоо дахиад сүүлийн шинэ жилгээд бас дахиад бөө озолцсон үнсэлцээ хайрлцаа явах нь байна. За цагаан сараар сүүлчийн цагаан сар гэдээ бас бөө юм. За Мартин 8 сүүлчийн Мартин 8 гэдээ бас баахан хүн зор. Тэгээ ер нь баг Монголд ер нь шагнал аваагүй үлдэх юм уу? Би ер нь одоо өөрийгөө бас нэг гавьяат тодорхойлъё гэж бодод байгаа шүү. Гавьяат байгааг нэг ста болчмоор шүү. Тэгвэл нэг ста. За тэгээд энэ 7 хоног бол үнэхээр төрмөн иргэдэйгээ үнэхээр гамгүй үнссэн ийм 7 хоног байлаа. Сүүлдээ өөр лүг ээж орлоо манай төрч. За наадмаар амар гоё кино үзмээр санагдаад сууж байгаа хүмүүс бол яг одоо наашаа анхаарлаа хандуулаарай. За манайха Univision House of Dragon-ы 3 дугаар season орсон байна. Амар бот юм уу? За та хэрхэн House of Dragon-ы 3 дугаар бүлгийг үзэх вэ гэхээр та зүгээр л Univision руугаа ороод HBO Max аппликейшнийг л идэвхжүүлчихэд болчихж байгаа. Тэгэх юм бол та энэхүү киног үзэх болно. Тэгээд 3 дугаар бүлэг нь бас онцлогтой хамгийн өндөр хандлттай тэр ангиуд бүгдээрээ 3 дугаар бүлэг дээр гарч байгаа. Тэгээд жинхэнэ луунуудын том тулаануудыг та бүхэн наадмаар үзээрэй манайхаа. За тэгээд дээрэс нь та бүхэн L+ гэдэг Univision-ы багц байдаг. L+ багцыг идэвхжүүлчих юм бол HBO Max аппликейшн шууд үнгүй дагалдаад ирчихэж байгаа. Тэгэхээр та тэрхүү багцыг идэвхжүүлчихэд баг болчихно гэсэн үг. Тэгээд та House of Dragon-ы 3 дугаар бүлгийг үзэх боломжтой байна. Монголчууд дэлхийн томоохон платформоос Монгол хадмалтайгаар дэлхийн хамгийн шилдэг кинонуудыг үзэх боломжтой болсон байна шүү. Univision HBO Max application баярлалаа. These are turbulent times. The crown is a weight that crushes. You'll do things that spell death for all involved. We are exposing her as weak. My enemies have been allowed to muster their strength. Did I not warn you that you would come to this? Дэлхийн шилдэг стриминг платформ Univision. Энэ 7 хоногт бас бензиний асуудал нэлээд их яригдлаа. За ингээд энэ тэнд бас бензиний оочор үүсээд ийсэн. За тэгээд хүмүүс гас үгүй яана нөгөө Оросд ч ингээд нөгөө бензин хомсдод гэсэн арай манай Монголд хомсож байгаа юм шүү дээ гэдэг ийм айц ихэлсэн. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь одоо наадан болж байна. Бүгдээрээ ингээд аймаг орон нутг руугаа явна, аял зугаалгаар явна, бензингүй болчихудаа гэдэг айцтай. За тэгээд энэнд уул уурхай яамнаас хариулт өгсөө. Дотоодын ажилч үйлчлэлийн нэмэгдэлтэй холбогдлолтой хөдөө орон нутгийнхаа шатхуун түгээх станцуудыг бүтээгдэхүүнээр хангаараа гэдэг зүйлийг бидний зүгээс ч хэлсэн. За бүтээгдэхүүн одоо импортлог түгээгч компаниуд маань энэ одоо бодлогын ажлыг хийж хэрэгжүүлээд ялангуяа Улаанбаатар хотод бол харьцангуй хэрэглээ буурдаг. Хөдөө орон нутагт ялангуяа одоо илүү их ажилч үйлчлэл хөгжсөн аймагуд руу дийлэнх нь одоо борлуулалт нэмэгдэлтэй холбогдлолтой үйл ажиллагаануудаа хэрэгжүүлээ явж байгаа. За ингээд ямар ч байсан
аймагуд руу илүү их одоо бензинийхаа нийлүүлэлтийг нэмж байгаа. Ер нь их тасарч масрахгүй. Та бүхэн 50 байцгаа. За бүр тэр үтгэл бензиний үнэ ч нэмэгдэхгүй байх магадaltaй. Бүр дизелийн үн бол бүр буурж орж ирж байгаа гэдэг мэдээлэл хийсэн. Тэгээд зүгээр надад бол тэгж бодгцсон. Энэ бензиний үнийн нуган чөлөөтэй тавьчвал зөвхөн бид нар ингээд Оросоос хямдхан бензин авах гэдэг ингээд дайраад байгаа чинь бензинийхаа үнийг ингээд хүчээр хямдхан байлгаад байгаа толботой шүү дээ. Хэрвээ чөлөөтэй тавьчвал нөгөө хувийн бизнесүүд ч амар олон их сурвалжаас авна шүү дээ. Хятадаас авна, айгүй бол Казахстанаас авна те. За магадгүй бүр хил даваад өөр компанид гэрээ хийгч магадaltaй байхгүй. Тэгэхээр уг нь үнийн чөлөөтэй болгочвол бензиний нийлүүлэлт чинь олон талаас болоод нөгөө нэг үндэсний аюулгүй байдал гэдэг юм уу нөгөө бензин тасалдахгүй байдал чинь нэмэгдэх юм болов гэж бодоод байгаа. Тэгээд манай хэд маань бол илүү улс төрч хүмүүс учраас улс төрөө бодоод байгаа шиг байна. Гэхдээ хамгийн гол нь наадмаар бензин бол тасалдахгүй юм шүү. Манайхаа 50 байж болох юм шүү. За наадам болж байгаа. Би одоо өнгөрсөн 7 хоног ч гоосон шүү дээ. Наадмаар л хэдүүлээ нэг жоохон баг хэрэлдэж шүү гэд. Гэхдээ яг манайх ч ингэ цухалзсан шүү дээ. Ингэ хэрэлдэх гээд ингэ жоохон цухалдсан юм. Яхалаа. За тэгээд хэрүүлийн альмыг энэ 7 хоногт стадион дотроос эхэлсэн юм байгаамаа. Үзэгчдээ наадмын бэлтгэл ажлаас мэдээ сурвалжлага бэлтгэж явахдаа захим орчин шүүмжлэлт агуулад байгаа төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоо энэхүү сандал дээр нь сууж сонирхож үзлээ. За давчуугийн хувьд бол үнэхээр давчуу сандал байна. Сандал гэдэг чинь үг нь доошоо одоо ингээд хөлөө унжуулад суух ёстой боловч энд бол хөлөө татаад юм уу эсвэл завилж суух боломжтой харагдаж байна. Магадгүй намайг энийг нь урагшаа татаад урагшаа түлхээд энэ занд нь одоо хөл унжих ёстой гэж шүүмжилж магадгүй. Гэвч энэ зайгаар нь одоо хүн суусан байхад урдуур нь хүн зүрх зайгүй тийм давчуу харагдаж байна. За би бол одоо 37 эрдэмарын гутал өмсдөг. За тэгвэл энд ингээд нэг 40-оос дээш эрдэмарын гутал өмсдөг нэг эр хүн Монгол гутал өмсөөд суулаа гэж бодоход бол хөл нь бол ихцээрээ ингэж урагшаа болохгүй л тийм давчуу санагдаж байна. Мангар эмоо. За яг наадмаа үдчихвэл ер нь яаж суус яа. Өөч мөцөн сууж. Бороо ороод бүр амар. Наадмаар бороо ороод суудал дээр ингэж. Скон mermaid стил дээр сууж мууж. Хүүхнүүдэнтэй яах вэ? Гой муу гарцаа. Дээлний доогоор гой гарах юм ба. Нэрээ бас бодлоготой ч байж магадгүй шүү чинь. Улсынхаа хүн амыг олон нийт олон болгоё гэдэг юм чинь. Хүүхнүүд улам секси суугна шүү дээ. Тэгээд тайлбар хийсэн басгүй энэ ч одоо бид нар ингээд юм засч ийсэн байгаамаа. Буруу ойлгоод байна гэсэн мэнэ. Нааш нь ингээд бүгдийн татаад ингээд зөв байралтаа оронгууд чинь одоо ингээд хүн доошогоо суучин энэ нь ингээд наашаага явангууд чинь ингээд бомбонороо хөдөлдөг байхгүй цэвэрлэхэд байтаа. Тэгээ ингээд доошогоо хөлөө өнжүүд ингээд суучих боломжтой байхгүй юу? Яг ингээд суухад бол тий. Одоо ингээд хахад бол ингээд нээлтийн үеэр бол 2 цаг 3 цаг ингээд сайхан нээлттэй үзээд явхад бол ямар ч асуудалгүй. Гэхдээ ингээд хүмүүс зөрөхөж явах зай тавчуу. Гэхдээ энэ яагаад юм бэ гэхээр 24 оноос одоо нэг цэнгэлтгийнхээ одоо хүмүүсийг хүртээмжийг жоохон нэмэгдүүлэх байдлаар сандлыг байрлаж жоохон шахуу арай олон санд багтаах гэж тийм байрлал баггүй. Зөрөхөж жоохон хэцүү, том биетэй хүмүүс жоохон ингээд авчуу байдаг болчих ингээд 2-3 цаг бол наадмаа үзэхэд бол боломжтой гэж бодсон. Юу ямар юм биш манайхаа зүгээр бүгдээр ингээд хажуу тийш ингээд суучмаа. Хоор дуудуулах гэж байгаа юм шиг. Гадны жуулч тийш. Гүйгүй яг бид нар ингээд нэг багасаа хоор дуудуулдаг байсан учраас ингэж сууд юм байгаа юм. Үргэлж өөрөө суух гээд багтсангүй л дээ сайл гэж. Ингээд. Гэхдээ одоо өөрхий аргагүй. Тэгээд дээрэс нь энэ сандал чинь бас их үнэтэй. Сая сүүл зүүн чинь бараг 600 мянга хүрч ийн гэсэн баг шүү. Наадмын билет бараг 600 мянга хүрч ийн гэж хэлээ. Тэгээд 1958 онд баригдсан цэнгэлт хүрээлэн. Тэгэхээр ч одоо аргачгүй байх үрхий. Тэгээд ямар ч байсан энэ 7 хоногийн наадмын одоо сошиал давлгааг стадионы сандал эхлүүлсэн байдаг юм байнамаа. За наадмын өмнө бол Дельта Монгол наадам болдог. За тэгээд энэ 7 хоногт бас болсон байна. Тэгээд юу басныг өдөр харцсан. Энэ жилийн Дельта Монгол наадамд 21 аймаг болон нийслэлийн дүүрэг хороод баг хамт олноороо идэвхтэй оролцлоо. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 1-ээс 20 дугаар хорооны 650 гаруй иргэн оролцлоо. Баярын жагсаалд оролцож буй 8 настай балчраас 80 настай буурай хүртэлх наадамчдын сэтгэгдлийг хуваалцахад үндэсний дээл хувцас түүх соёлоороо маш их бахархаж байгаагаа илэрхийлж байна.
Дээл өмсгч угаасаа надад амар таалагддаг. Уламжлалаа дагж байгаа юм шиг таалагддаг. Хотон үндэсний дээд юм байгаа. 10 жилийн урд би өөрөө хийж өмссөн. Монгол хувцастай хайртай. Энэ үндэсний хувцас ер нь айгүй сайн сэргээж байгаа. Энэ наадам үнэхээр гайхалтай санагдаж байна. Энэ наадмыг үзэж байгаа минь нэр төрийн хэрэг байлаа. Монголчуудын үндэсний соёлоороо бахархаж хайрлаж байгаа нь гайхалтай санагдлаа. Би ч бас дээлтэй болохыг хүсэж байгаа ч хаана өмсөхөө сайн мэдэхгүй л байна. Гэхдээ хэрэг дээлтэй болвол сайхан байна хаа. Өстой гоё наадам бас баярлалаа. Одоо мэдгүй би одоо хөгшрөөд ч юм уу айгуу тийм юу болцсон бэлээ. Үндэснийхээ уламжлалт ийм айгуу дуртай болцоо. Одоо ямар санд жанжин балгаа залгаа би одоо амьдралтаа өмсч үзээгүй гэсэн чинь яг өмсөн чинь бас зогчихлээ. Өөрхөн. Гэтэ гол нь дагцсан дээрээ тавих хэрэгтэй байл шүү. Надад бол яг дагцсан дээрээ тавил айгуугаа зогчихлээ. Яг урагшаага ингэчлэр жоохон зогхохоо болоод л. Тэгэхээр нэг иймэрхүү жоохон юутай. Тэгээд энэ юун дээр бас гаднаас юу ах вэ? Одоо дэлхийд даяар сууршин амьдарч байгаа Монгол туурхтнуудаас маань бас хүмүүс ирж хувцас танилцуулсан. Тэр дундаас нэг сонирхолтой хүн байгаа. Тэр айгүй гоё хувцас танилцуулж илээ. За сайн байна уу та сайхан зусж байна уу? Ер сайхан зусж байна. За хаанаас ирвэ? Би да Думдал цаас ирсэн Ордосоос. За. Чингис хааны тэр онгоны тэндээс. За. Иржээ. Яг одоо өмссөн байгаа дээл хувцас одоо яг ямар ястан үндэсний хувцас вэ? Энэ бол яг Ордос Монгол гоцоод засал. Ордос малг, Ордос ханжаар гэж юм. Ордос дэвэл ийм ат дэвэдэг. Энэ нь одоо Ордос махэ гэдэг. Одоо бүхэл Ордос шатлын хаан хүрэн заслаа. Тийм альва үндэстэн яснаа энэ хувцас бол хог хүннийх нь энэ онцлогтой, өвөрмчин онцлогтой байдгаар нь дайны дэлхийд бүр нэртэй байдаг. Хинээхэн хувцас бол ааных нь гэж хэлэх юм уу, хинээхэн гоёо гэд ялгаж болохгүй. Бүрэл сайхан байдаг, гоёо байдаг. Өвөр Монголын Ордосын отгон өмнөд гошуунэ. Шинжлэх ухааны төмөжөлөх урлагийн бүлгмийн нөхдүүд байна. Дийлтэй наадамд бол анх оролцож байна. Ингээд харин нийл газраас эл хол нутгаас, салас нутгаас ийм сайхан ингээд дийлтэй наадамдаа оролцохоор халуун сэтгэлээр нүүрлээд хүрэлж нэрсэн олон хүний нүдээс сэтгэл догдлоод нунмас унгаамаар байна шүү. Миний гоёож байгаа энэ гоцос болоо манай Ордос нутгийн хорим найрдаар, ерөөд магтаалдаар хүндэтгэлийн ёсыг хийхэд өмсдөг жасал байгаа. Энэ бол бүсгүй Ордос даруулга гэж байдаг. За энэ нь бол бүр жинхэнэгээр хийсэн алтан мөнгө оюун шүрээр ингээд хийсэн. Ямар гоё юм бэ те. За ингээд өвөр Монголоос за тэгээд Бурятаас гээд маш олон төрлийн за тэгээд манайхан Баяд торгууд одоо тэгэл ерөөсө бүхэл төрлийн одоо үндэстний ясны хувцснууд казах гээл ингээд бүхэл төрлийн үндэстний ясны хувцснууд байсан. Тэгээд энэ бол үнэхээр гоё наадам болсон. Тэгээд энэ наадамд хүрэлцэн ирж оролцсон. Тэгээд Монгол дээлээрээ гойдог бүх хүндээ дахин баяр хүргэе. Үнэхээр гайхалтай наадам болсон. Тэгээд дээлээ өмсөж байгаараа манайхаа. Дээл бол гоё шүү. За тэгээ мэдээж наадам болж байгаа юм шиг жуулчид манай Монголд ирсэн. Энэ жил бол бас нэлээд олон жуулчин ирсэн байгаа харагдан лээ. No, English. What's your name? Wow, what a beautiful name. And how old are you? 6 years old. Wow, I like your hair. Oh, so pretty. My name is Nur Ali. Yes. Beautiful. Oh, thank you. Манай гişт бол 7 дээл байдаг аа. Тэгээд өнөөдөр ингээд дээлээр гангарч ирсэндээ маш их баяртай байна. Европ хүмүүс бол ялангуяа дээлийг маш их сонирхдаг. Энэ юу вэ гэдэг те. Эндээс маш их хүч чадлыг мэдэрч байна. Монголд үндэсний баяр наадмыг нь үзэхээр ирсэн. Үзэн. Энд ирээд сэтгэл бахтам гайхалтай байна. Миний нэрийг Исабел Кижиг. Сайн надарэ. Баярлалаа. Тэр хамгийн ихний хүүхд амар хүмүүс англиар ярьдаг хүн байх гэсэн нэг жоох охин гараад ирсэн. Hello. My name is Terry гэдэг амар хөөргөө. Тэгээ англиар амар хөөрхөн лаг сайн ярьж байгаа шүү дээ. Тэгээд энэ жил бол Монгол жуулчд ирж байна. Азиас маш олон жуулчд ирж байна. За дээрэс нь Европоос, Америкаас, Австралиас гээд маш олон жуулчд ирж байна. Тэгээ бүгдээрээ бас гоё жуулчдтай айгүй гоё халуун сэтгэлээртэй Монгол хүний халуун сэтгэл энэ гоё одоо зочлонтгой зан ямар байдгийг бас гоё харуулад явуулаарай гэж хүсмээр байна. За дээр за тийм алгаад шээ тий.
тийш дээ энэ чинь цаашаа очил тэгэл яг л танаар л төсөөлж ярина шүү дээ. Амар хөөрхөн ажтай хүмүүс үлээгээд гэсэн чинь тэн чинь таа гэж байгаа байхгүй тий. Ааста гой гээл тий. Од модоо харууллаа л тий. Тэгэл яг танаар л Монголыг төсөөлнө шүү нэрээ. Тэгэхээр та яг гой амар гоё байгаарай. За тэгээд дээрэс нь одоо аялал жугаалгын цаг эхэлж байна. За тэгээд энэтэй холбоотой манай жүжигчин Цоомо ах маань бас нэг уриалга төвшүүлсэн байна. Сэтгэл өвддөг болсон зүйл бол нэг цэвэрхэн газар тойроод ороо суунгууд ингээд битүү архины шил хог байгааг хараад би ч гэсэн ингээд хаяа явж исэн бах та. Ямар муухай харагдт юм бэ? Ямар арчаагүй юм бэ? Тэ энэ хүн ямар хүн байгаа юм бол бүр хайж болоод царайг нь харчих юмсан. Та ичгүй айгүй л өр хүүхдтэйгээ аав ээжтэйгээ гэр бүлэрээ амар тансаг саахан машин унтсан амар гоё аялчаад явж байгаа л хүмүүс байгаа хөх гэж боддог. Тэгээ энийгээ бид нөр өөрсдөө хайрлахгүй бол энэ модыг бид нар хайрлахгүй бол энэ усыг хайрлахгүй бол байгаа ан амьтныг бид нар хайрлахгүй бол өөрсдийн гэр бүлгээд бодчихъя л. Энэ хийж байгаа энэ ихтлэхийд хийж байгаа гэмт үйлдэл гэмт одоо хэрэгээ зогсоох цаг нь болсон юм байна. Хамгаалсан байгаль маань бидний ирээдүй шүү. Ургамлаа хайрлаа, модоо хайрлаа, усаа хайрлаа. Байгаль одоо ан амьтнаа хайрлаа. За ер нь бол манайхан ч ингээд нэг хөдөө гарахлаар хогоо ингээ хайчаа явчихдаг тий. Би одоо нэг юм гайхаад энэ голын эрэг дагуулад энэ хэрэгэлсэн памперс даамсаг хоёроо ингээ хайчаад идэг би бүр гайхаад яг ингээ та нар ингээ голын эрэгээр яваад үзэр яагаад чи голын эрэг дээр очихлоор л хүүхдийнхээ жихийг солиод ерөөсөө яагаад чи тэр нэг даамска ингээ ил хайчаад байгаа манайхаа бити тэгэлдэггүй. Тэгээд тэр арх марх уугаад пими уусан бол тэрийг зүгээр сайхан хогийн саунд хийгээд аваа явчих. Тэгээд хогийн савтай газар очиод хайчилдаг нэг тийм зовлон биш шүү дээ тий. Тэгэхээр манайхаа аялал зугаалгаа явахдаа гоё хитүүлээ зөв боловсон явагдгүй. Тэр даамсаг маамсгаа ингээд ороогоо тэр юмны хийж хагаад хогийн саунд хийчихэл та манайхаа тийм үстэй. Заавал ингээд миний сарын тэмдэг ирсэн гэсэн шиг. Би л нэг гэсэн шиг тий. Бити тийм муухай л та тий. За дээрэс нь бас манай инэрл айгүй хөөрхөн дуу гаргасан байлээ. Яг наад мэдлэр. Тэгээд тэр клипнийх нь үеэр ч юм уу бас ярьслага авсан. Тэр бас айгүй хөгжилтэй ярьслага авсан. Ер нь үндэсний бүх сонирхдаг. Сонирхдаг. Тэ сонирхолтой байх уу? Тий. За. Ер нь бүгчүүдээс ер нь бас хэнийг ер нь дэмждэг юм бол? Би одоо би бол ер нь Авраггүй аймгийн бүхийг л дөрүүлээсэ гэж дэмжиж байна да. Түүнээс биш одоо овсамиг дэмжиж чи дэмжлэг нэг шаардлагатай гэж бодохгүй байна. Тэгээ зөндөө олон аврагтай. Тэгээ тэнгууд яг тийм Авраггүй аймаг байгаа илүү тий. Тэнгууд би тэгээ Авраггүй аймгийн бүхийг л одоо их амжилттай барилдаасаа гэж хүсэж байна. Тэгээ Авраггүй аймгаа мэдхгүй юм шүү. Яахан би бас мэдгүй шүү дээ тэр аймгийг тийм гэж хэлж байгаа бүр 1911 онд нэг авраг гарсан. Манайхаа аврагтай шүү гэд онол амар хэцүү шүү дээ. Одоо сүүлд ойрын хэдэн жил сүүлийн 50 жилдээ ч юм уу бас тийм аврагтай ч юм уу болоогүй эсвэл 10 20 жил ч юм уу аврагтай болоогүй тийм аймагуудыг л би одоо ерөнхийдөө дэмжиж харна. Тий. Угаас тэгнэ. Тэгтгий. Тий хөр иймэр гоё ингээд бүх сонирхдаг хүмүүс бас мэлээ. Гэхдээ та нар анзаарсан уу? Сүүлийн үед энэ бид нэг хэсэг мэдгүй би ч юм уу ингээд нэг ер нь ингээд нэг залуучууд бүх сонирхоо болцсон байсан шүү дээ. Тэгсэн чинь тэр нэг гоё подкаст хийж гин. Хурган бантан баха тий. Тэр подкаст айгүй гоё бүхчүүдийг хүмүүст ойлгуулж чинь. За дээрэс нь тэр сая юу лээ нөгөө Physical Asia-д манай Хурханбаяр бас айгүй гоё залуучуудыг ингээд танилцуулж чинь тий. Тэгээ ер нь бол буцаад залуучууд ингэ бүх сонирхох хандлага айгүй өргөн дэлгэр улсын юм шиг санагдаад байгаа шүү. Тэгээд би ч гэсэн бас айгүй сүүлийн үед ингээ тэр подкастыг сонсоход айгүй гоё. Тэгээ залуучууд ямар хөөрхөн ямар гоё болцсон бэ гэж бодогдсон. Тэгээд бүгдээрээ гоё наадмаараа сайхан бүхөө үтцгээ өнөөдөр нэгийн даваа болон хоёрын даваа эхэлсэн байгаа шүү манайхаа. Үйл хөдлөлийн салбарынхан бол урангойг андахгүй баха. Урангой бол үйл хөдлөлийн салбарын хатан хаанч гэж яригддаг. За тэгэхээр манай UA Properties-ийн маань Америкт байгаа монголчуудад зориулаад за яг одоо Америкт наадмууд болж байгаа. LA-ийн наадам, Сан Франциско, Чикагогийн наадмууд болж байгаа. За яг энэ наадмууд дээр өөрийн гэсэн асраа ажилуулад хамгийн бага хүүтэй урт хугацаатай маш боломжийн нөхцөлтэй
байрнуудыг та бүхэндээ танилцуулж байгаа байна. Тэгэхээр та бүхэн наадам дээр очингоо UA Properties-ийн одоо майхнаар зочлоод өөртөө хамгийн гоё нөхцөлтэй тэрхүү орон сууцыг Монголд авах боломжтой болсон байх шүү. Тэгэхээр та заавал Монгол руу явахгүйгээр зүгээр л наадам дээр очиод UA Properties-ийнаас мэдээлэл авах боломжтой байна. Тэднийхэн 7 сарын 22-нд хүртэл Америкт ажиллах юм байлээ. Тэгээд та бүхэн UA Properties-ийнхэнтэй холбогдоод байртай болоорой. Баярлалаа урангоо. Баярлалаа UA Properties. Баярлалаа UA Properties. Сайн мэцхан уу UA Properties компани маань гадаадх монголчуудад үйл ажиллагаа хүрээд хэдийн 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. За хэлийн жандах монголчуудад хамгийн урамшуултай хөнгөлтэй үеийг зардаг наадмын үед маань эхэлсэн байна. За энэ удаад бид бүхэн Австрали, Америк, Солонгос улсуудын нийт 10 хотын наадмууд дээр оролцох гэж байгаа бөгөөд та бүхэн маань манай наадмын асар дээр ирээд хөнгөлтэй үеийн байрны мэдээллүүдийг аваад за мөн дээрэс нь өөрсдийнхөө нэрээр гэрээгээ их боломжтой юм а. Баяр наадмын урамшуул 7 сард үргэлжлэх учраас та бүхэн маань эдгээр хугацаанд 14-ийн төслөөс маань сонирхоод өөрийн нэр дээр гэрээгээгээрэй. Монголчууд та бүхэн маань хотод олноороо сайхан наатаарай. За өнөөдөр наадам эхэлсэн манайхаа. Өнөөдөр наадам эхэлсэн шүү. 10-нд наадам эхэлсэн шүү манайхаа. 1-ийн даваа, 2-ийн даваа. Өнөөдөр явсаа. Баяр наадмын нээл болон хаалтын ёслол бусад арга хэмжээг энэ жил 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн төв талбайд дэлгэцээр үзүүлэхээс гадна YouTube сувгаар шууд дамжуулахаар болжээ. Шууд дамжуулалтыг Орос, Хятад, Солонгос хэлээр хүргэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тусгай үзэг хэсэг байгуулж дохионы хэлний орчуулагчтайгаар үзүүлэхээр төлөвлөсөн байна. За ингээд наадмыг бол бүхэл суугаар үзэж болох юм байна. За тэгээд наадмыг бол мэдээж хуушургүйгээр төсөөлөхий аргагүй байгаамаа. За ингээд улсын их баяр наадам ер нь эхэлж байна. Хүмүүс бол ерөнхийдөө төв цэнгэлдэх хүрээлэнд ирээд одоо наадмынхаа хуушурыг идээд айргаа уугаад ингээд бүхийнхээ барилдааныг үзээд сураа үзээд ингээд эхэлсэн байна. Ингээд том дэлгэцэн дээр бас бөхөө наадмаа үзэнгээ хуушураа идээд ийм наадах ийм одоо боломжийг өгсөн нь энэ жилийн бас худалдааны одоо цэгүүдийн зохион байгуулалтын гол одоо онцлог нь байна. Наадам болгоо явуулж гинөө. Сая хуушур хийсэн. Угаасаа наадмаар хуушур л иддэн шүү дээ ер нь их хөвчлээ. Энэ газрыг одоо жоохон сурталчлая гэхэд бусдаас бол хямдхан байна гоё. Энэ 5,000 төр гэж яхад энэ 3,800 гэж байна. Гэтэ ер нь бас жоохон хуушурны үн ихссэн байна. Дээр ч намайг нэг хэдэн жилийн өмнө ирээл яаж хахад 2,000 литргээл байдаг байсан шүү дээ. Тийм байна. Одоо тэгээд өнөөдөр ч яг 1-2-ын даваага маргаачлах хүмүүс өстой пиг ирэх байх л та. За энэ над хямдхан хуушурч одоо миний үед айгүй осолтой байдаг гэсэн шүү дээ. Янз бүрийн юмны махаар хийсэн байдаг гэсэн шүү. Юу н үнтэй л зүгээр шиг байдаг. Хамаагүй буруу баг. Миний үед чинь намайг байгаа хот чинь тэмээний махаар хуушур хийдэг гэсэн. Сүүлдээ бүр юу вэ? Нохооны махаар хийсэн хуушур гэсэн амар юм яриад байдаг гэсэн. Тэгээд одоо ч арайч тийм байхгүй. Нэр манай баар маань бас наадмын хуушур хийж байгаа та бүхэн бас ирээрээ 4-5 дахь жилдээ бараг хийж явах шиг байна. Крем ахаар хийж байна. Нэг жоо юм юуны бахсан жоо юм. Гэтэ нэр жил болгон манад ирсэн хүмүүс мэднэ. Манай хуушур бол хамгийн их махтай хуушур шүү. Жоох үнэтэй идэв манайха. Тэрийг дагаад жоох махны үн жоох ихсэн учраас жоох үнэтэй гарч байгаа шүү манай хуушур. Тэгээ гоё хуушур ирж идээрээ. За тэгээд наадам маань бол үнэхээр гоё өргөн дэлгэр өнөөдөр эхэлсэн байна. Тэгээд мэдээж одоо наадмаар ч хуушураас гадна бас зарим айлууд хонь гаргадаг тий. За хоньны үн ямар байгааг өдөр аа. Энэ хэдтэй? Энэ 530. 500 хүртэл авахгүй. Болж байна. Хизээ сони. Энэ буугаад 2 цаг л болж байна. 2 цаг болж байна. Тий. Хаанаас ирсэн? Дунд гоён 3 сайхан. Аа. 500? 500 хүртэл авуу. Наа жоо явж байгаа. Хүмүүс тэгээ мал жоо үнэтэй байна л гэж байна. Аргагүй тийм дээр. Юунаас болоод ер нь энэ жилийн тухайд үнэтэй байгаа вэ? Тэгэл төр засаг л мэдж байгаа бах та тэгээд. Өнгөрсөн жил ер нь ямар байсан юм? Одоо гол нь энэ махны аншиг л дагаж ер нь тийм байна. Үүн мэндөө 400-аас дээш шүү дээ. 400,000-аас дээш. Өдөө орон нутгаас одоо ирж байгаа л ер нь гайгүй. Ер нь тэгээд энэ ч зарагдж байгаа анш нь бол нэг 350-аас л ер нь тэгээд эхэлж байгаа юм шиг байна. Халуунд наа цүүдэнд нь өөрж тэгээд элдүү янз болж ижил зовж иж хийдэм бол өсгдөн шүү дээ өдөөний биднес чи. Тэгээд ямар барта байшин паланта жарланд баачгаад хийдэм бол хараа сууж байгаа чинь тэгээд зовж иж хийдэм бол өсгөж байгаа шүү дээ. За хонь бол нэг 400 орчимд бол авах юм шиг байна тий.
Би одоо 3 хичнээн нэвтрүүлгээр та нар анзарч байна уу? Өдөөд мах хямдардаг штэ. Ер нь одоо ингээ наадмын үеэр нийлүүлэлт нь ихсэд хямдардаг. Хямдрахгүй штэ. Тэгэхээр энэ нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт биш гэсэн үг. Энэ инфляц гэсэн үг манайхаа. Энэ зөвхөн махны үн өсөөгүй, бусад бараа бүтээгдэхүүнүүдийн үн ч гэсэн хамт өссөн байна. Мөнгөний нийлүүлэлтээс болсон үнийн өсөлт байна гэсэн үг шүү манайхаа. Ойлгоод орой. За ингээд явсан шагаан арваач шинэ үеийн шагаан арваачдын ярилцлагыг бүгдээ хамтдаа үзье. Энд хэдэн настай вэ энэ? 6 Хэдэн жил шагаар байгаа гэж хэлж байна? 9 сар. 9 сар гэж хэлж байна. Яа шагаар ба ямар байна? Гоё. Чиний анхны орж ирсэн юм. Уг 11 дэх орж байгаа тэмцээн. Ямар багаас тоглох вэ? Өсгөөдөр багаас. Багийнх нь ямар байна? Шагаар байгаа хичээлээр бас ямар байна? Гоё. Ирээдүйд ер нь шагаар байгаа хичээлнэ гэж бодож байна. Шагаар нь юу нь гоё гэдэг? Түнэн чимхэн сарвайхан гоё. Монгол уралтай сайхан андараа. Йоо ямар хөөрхөн юм бэ? 7 настай мөртлөө ингээ шагаан арваа суугаад шүү дээ. Ямар хөөрхөн тий. Тэгэд өсвөрийн шагаан арваач за тэгээс нь айгүй олон одоо морь унаач хүүхдүүд байгаа тий. Тэгээд ийм олон хүүхдүүд айгүй хөөрхөн энэ бас уламжлалаа ингээд тэгээд ингээд маш хөөрхөн ингээд байна. Тэгээд надаа яагаад чи энэ мэдээгээр ямар хөөрхөн юм бэ гэж бодогдод. Би өнөөдөр хөөрхөн юм бэ гэдээ 2 мэдээ оруулсан байгаа. За мэдээж наадам юм чи нөгөө бүх юм барилтаан чинь бас нэг хил амгүй байна гэж байхгүй. За тэгээд сум аймгийн наадмуудаас ахуулаад анхны хил амууд бас гарч ирлээ манайхаа. Нэгнийгээ зохиод унгасан гинэ. Йоо ямар амир юм бэ? MUFC юм шүү чи. Mongolian Ultimate Fighting Championship болоод байгаа юм. Маш яг ирүүн дэш. Тэгээ энэ залуу өөргө босч ирээгүй гэсэн. Тэгээ эн чи юу вэ? Ухаан алдаад эмнэлгийн тусламж авсан гэж зүгээр сонссон шүү. Тэгээ эн чи Говь Алтай аймгийн Цээл сумын барилдаан дээр л ингээд Оо тийм үү ямар амир юм бэ? Цолоо авчаад уу юу ямар. Оо. Амар амир. За тэгээ дээрэс нөгөө манай Америк хангаа гэдэг нэг залуу байгаа шүү дээ. Америк хангааг л өөрчсөн гинэ бас. So I didn't want to have to make this video, but I must. Yesterday, I did a Sumi Nadam here in Sukhbatr Emek, Dargang Sum. And I was cheated, blatantly cheated and tricked and deceived. I saw it. He stood up as if he won. The local officials of the Nadam act confused. So I asked to see the camera. Let's look at the footage. The footage doesn't lie. As the cameraman came over, they quickly turned the camera. So I didn't see it. Then they rushed him over to the other officials. There's about 20 people arguing down the field. I couldn't hear them or see them. They're yelling at each other, screaming, even cursing. So the twos will run over quickly and make us wrestle again. They say you have to wrestle again. One of the rules of Mongolian wrestling, if you both fall at the same time and there's no clear distinction of who fell first, you have to wrestle again. Can you translate for me? What is he saying? What is he saying? Because this is not Mongolian wrestling. This is not honorable. This is not honest. This is not respectful. Битэлтэй манай ичмээр бүх сулаамаар юм бэ энэ ч тоо. Яагаад тэгэхээр бүр улаан цай биш те. Тохоогоор ингээд бүр нэг ойролцоо унсан бас ойлгож болно шүү дээ. Улаан цай тохоогоор төрүүлээд төрүүлсэн баг чи. Ямар мохоо. Тэгээд гадна дотны хүний нүдэн дээр ингэж онгоогоо чирхээ бололтоо. Сүхбаатар аймгийнхаа Даргаан сумынхаа бити онгоо бололтоо. Чи нутаг усаараа онгоо болоод улс орноороо онгоо болоод
бүр дэлхийн онгоо болчихлоо шүү дээ танаас сумынхаа. Ингэж ийм онгоо болох ямар шаардлага байгаа юм бэ? Муухай юм бэ. Тэгээд хангаа маань цаашаа барилдах баха. Тэгээ хангаадаа дахиад амжилт хүсье. Америк хангаа лаг үнэхээр лаг шүү. Зүгээр сүүлдээ бүхэрэлдэж явж ирснээс шудраг осны төлөө тэмцэгч болтон зовоож шүү дээ. Гэхдээ манай Монголд яагаад чи тэгдэг те? Зүгээр нэг бизнес хийгээд явж байгаад нэг мэд тэмцэгч болно шээ. Зүгээр нэг бүхэлдэж явж байгаа бас нэг тэмцэгч болсон. Зүгээр нэг ажиллаа хийж явж байгаад нэг юм тэмцэгч болсон туг муугаарсан те. Нэг л шудраг осны төлөө тэмцэхгүй болол. Эсвэл зүгээр явж байгаа авилгалч болчихно амар хэцүү. Бити ингэлдээ манайхаа муухай штэ. Баярлаа. Наадамгоо шудраг болоосоо те. За одоо ингээд хүмүүс лагер магер дээр гарна интернетгүй болчдгоо. За хөдөө гадаа явна бас интернетгүй болдог, Wi-Fi хэрэгтэй болчдөг. А тэгвэл энэ асуудлыг тань Skytel-ийн шийдэж байгаа юм байна. 5G Max гэдэг нэртэй Wi-Fi төхөөрөмж байгаа юм байна. Дотор нь симтэй Skytel-ийн сүлжээ барьж байгаа бүх газар Wi-Fi ажиллуулна гэсэн үг. Тэгэд олон девайсаас Wi-Fi-д орох боломжтой. Хүүхдтэй, аав, ээж, телевиз гэдэг ингээд бүхэл газраа цуслан дээр хөдөө тэгэл ерөөсө бүхэл газар ашиглаж болох юм байна. За багцууд ийм сонголттой юм. 55 мянган 300 ГБ-ийн дата ирэх, 75 мянган 600 ГБ-ийн дата ирэх, харин 100 мянган 1000 ГБ буюу 1 ТБ дата ирэхийг танд өгөх боломжтой болсон байна. Та Android TV төхөөрөмж авахаас гадна Go Plus-ыг давхар авах боломжтой байна шүү. Тэгээд та хүссэн газраа Wi-Fi-а олон девайсаас хэрэглэх боломжийг 5G Max Skytel-ийн маань олгож байгаа юм байна. Wi-Fi-тай болоорой манайхаа. Хамтран ажиллагч Skytel 5G Max. Max Data. Max хурд. Max хэрэглээ. Max багц. Уян хатан мөн танд төгөрсөн гэмнэлттэй вакцины сонголт. Өрхийн хэрэглээнд зориулагдсан өндөр өртний зөөврийн Wi-Fi төгс шийдэл. За ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ эхлэхэд үлэн болсон маань бүгд хамтдаа үцгээе. За манай нэг ногоо авч ичээд 15 муу завж ичгээд авгаа хурааж өгөөд ах нь үсээ гэсэн чинь үсэлцэн. Нааштай байна, цаашаа байна. Монгол өв соёл, ондоо шил, соёлын биет бус өвийг тээж аваа нэгэн гэр бүлийг бид онцож байна. Төв аймгийн Батцанбүр сумын малчин Батцангилга бах. Эдний хоёр хүү бүх морь цоллоочгод Батцангилгаа өөрөө сумын алдарт байж мөн аймгийн бүх цоллооч засуул юм а. Нэгчний тогооч юм байхгүй. Тэгээ би чи нөгөө тогооч байгааг дамжаад өгсөж ирж байгаа сумдаа нэг чинээр нэг Жулия гэдэг нэг хоолны газар нэгдэн. Тэгсэн чинь нэг амар том битээ хүмүүс орж хоол иддэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хичээсээ цуг ажилтдаг хичээсээ асуусан чинь манай сумын хөгчүүд гинэ. Тэгсэн чинь тэр олон том залуу дотор чи манай нөхөр явж байхгүй юу? Би чи их чанга охин байдаа шүү дээ. Банднарт нэг нүр өгөхгүй. Тэгсэн чи анх манай нөхөр нэг хоол авч идчихэл 15 бууз авч идчихэл тавгаа хурааж өгөөд тэгсэн чинь ах нь үнсээ гэсэн чинь үсэлцэн. Тэгсэн чинь ерөөсө дараа нь боддгийг би юу н яагаад зингэлд үсэлж вэ гэж бодлоо. Хандыг ядаж байхгүй яах нь вэ? Нааштай байна, цаашаа байна гэж. Тэ? Аа мэдэр. Гошроо гарах гэж. Арахгүй байна хаа. Арахгүй гоц. Тийм байна. Одоо энэ нөр ач. Хурдан хөлгүүдийн нэр хэм хинжээг нь нордол. Эс гасэт охроосоо тэгээд сонсголоо тэгээд. Тэ манай хоёр хоёулаа тэгээд дооройгоор уламжлал өвлөл явж байна да. Аавынхаа сайхан авьяасыг өвлсөн. Бүрэн нэрхэд Монгол улсын төвөмгийн мац. Оо ямар гоё. Ямар гоё юм бэ те бүр. Үнэхээр гоё гэр бүл байна. Тэгээд яг нэг тийм Монголын амар амгалан гэдэг шиг мэдрэмж төрж байгаа зү те. Тэгээд энэ гоё
морь цололдог, бүх цолдог энэ гоё авиасаа хүүхдүүдтэй өвлүүлсэн. Тэгээд дээрэс нь ингээд гоё хамтдаа гэр бүлээрээ ингээд ямар гоё амар амгалан гоё амьдарч байна. Тэгээд энийг л одоо Монголын амар амгалан, энийг л Монголын өв соёл гэхгүй бол өөр юуг хэлэх юм бэ те. Тэгээд энэ гэр бүлдээ улам илүү их ад жаргалыг хүсье. Тэгээд сайхан наадаар гэж хүсье өрөөж байна. Баярлалаа. За ингээд энэ 7 хоногийн weekly show-оор өндөрлж надтай байсан та бүхэндээ маш их баярлалаа манайхаа. За одоо маргааш ах манай нэвтрүүлэг системд маргааш нөгөө үзүүр төрөө барилдаад авраг маврага тодруулаад бас үнэхээр гоё наадан болох хаа. Тэгээд шинэ гоё хүчтэй залуу шинэ авраг тодроосоо тий. Яг өнгөрсөн жилийн наадам шиг гоё наадам болоосоо. Тэгээд энэ жилийн наадам үнэхээр гайхалтай болно гэдэгт 100% итгэлтэй байна. За тэгээд манай weekly show наадмын дараа 3-7 хоног амардаг байгаа. Тэгээд 3-7 хоногийн дараа эргээд уулзцгаая. Амраас weekly show да баярлалаа. Сайхан наадаараа Динж хотод сайхан наадаараа монголчуудаа хайртай шүү. Уугаа! Ёо, стогой. Би тэгж нэр би ингэж бодсон ш. Нөгөө сайн нөгөө Нидерландчууд нөгөө хүү гэдээсэн шүү дээ. Норвегчууд сая норвегчууд нөгөө рүү гэдээсэн шүү дээ. Тэгээ би ингэж бодохгүй юу? Хэрвээ Монголын баг дэлхийн аврагт орвол бид нар яаж орилох вэ гэж бодсон чи уухайлах юм лээ. Тэ? Нөгөө нэг сүүлд ингээд нөгөө нэг рүү гэдгээ ингэж хэлсэн шүү дээ. Яг тэр шиг яг Монголын баг орох юм бол шууд бид нар бөөнөр байж байгаа. Уухаа гэх яг тэр студент яг тэгж орилох юм байлээ гэж мөрөөдсөн шүү манайхаа. Мөрөөдөл батарш болтгоо.